Дараагийн мэдээ, нийслэл хотыг 14 хот болгон салгах концепцийг тусгасан хотосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр хойшлуулахар болж байна. За шалтгаан нь засгийн газар өнгөрсөн 1 жилийн хугацаанд бэлтгэл ажиллаа хийж чадаагүй. Үүнийгээ сонгуулийн жилээс болсон гэж шалтгаалж байгаа. За иймээс 14 хотын асуудлыг хойшлуулж цаашлаад энэ шийдэл зөв эсхийг нь дахин нэгтлэх ёстой гэж гишүүд үзэж байна. Шууд ингэж явхлаар бас янз бүрийн хил ам гараад ингээ нэг хуулиа хэрэгжүүлж чадахгүй бүр унахчих вэ гэж ингэж санаа зовж байгаа. Тийм учраас одоо энэ сунгасан хугацаанд ойлголтоо нэгтгэх чиглэлээр бол их ажил хийх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. 1 жилийн хугацаанд тэгээ бэлтгэлийн хангаж амжих юм уу? Их хурлын гишүүд маань бүгдээрээ нэг ойлголттой болж байгаа хэрэгтэй. Үнцөл зөрчсөн юм уу, зөрчөөгүй юу гэдэг дээр хангана гэд бүрэн дүүрэн хариулт өгч чадах уу? Чадна гэж ингэж үзэж байгаа. Улаанбаатар хот энэ ажлаа хийж чадахгүй байгаа мó засгийн газар улс орны хэмжээнд орнуудад өдөрт нь зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй болчиход орж ирж байгаа юм. Хууль батлагдаад бол бид нар нөгөө сонгуул өгсөн байсан. Тэгээ сонгуул гэж явж байгаад нэлээд бас цаг хугацаагаа алдсан юм билээ. Тэгээ одоо илүү идэвхтэй ажиллана гэж ингэж бодож байна. Тэгээ засгийн газар ямар бэлтгэлийг хийх гээд 1 жилээр хойшлуулж байгаа. Юу хийсэн өнгөрсөн хугацаанд? Алдарч авахлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 20 минутын үндэсний орон дээр байгуулагдаад ажилласан. Ямар эрх зүйн актаар энэ одоо засгийн газрын үйл ажиллагааны дотор гүйцэтгэх засаглал дотор маань одоо энэ улсын хурлын гишүүн орцсон явж байгаа юм бэ? Энэ дээр нэг тодруулж өгөөч. Тэгээд алдарч авахлан гишүүн өөрөө санал тавиад би одоо энэ ажлыг одоо анх санаачилж ярьж байсан учраас энэгээр одоо ажлын хэсэг ахлаад явмаар байна, бэлтгэлжтэй хангамаар байна гэдэг санал тавиад тэгээд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бантан болж байгаа юм хааш юм бэ чи юу яриад байгаа юм бэ? Ийм юм байна гэж байхгүй шүү дээ. Хариуцлага хэн хүлээх юм тэгвэл ийм байж болохгүй шүү дээ энэ чинь. Энийг замбрааг юм уу зогсоох хэрэгтэй. За ийхүү нийслэлийг 14 хотод хуваах шийдэл сонгуулийн өмнөх хоосон яриа болоод өнгөрөх нөхцөл үүсэж байна. Бурууднаар нь бэлтгэл ажиллаа хангаагүй засгийн газар хил заагаа тодорхойлж чадахгүй байгаа нийслэлийн удирдлагууд, хуулиа ойлгохгүй байгаа улсын их хурлын гишүүд цаашлаад өөрийн саналаар ажлын хэсгийг ахалсан алдарч авахлангаас алдаа хайх дээрээ туллаа. За бүр цаашлаад ер нь Улаанбаатар хотыг 14 хэсэгт хуваах шийдэл нь өөрөө зөв үү буруу юу гэдгийг дахин нэгтлэхаар болж байна.